Чингис хаан үндэсний музей нь 2019 онд ерөнхий сайд Ухнаагийн хөрөлс үхийн шийдвэрээр байгуулагдсан. Тус музейд нүүдэлчдийн анхны төр тулс Хүннүгийн эзэн тулсыг үндэслэгч модон шанугаас эхлээд 20 дугаар зууны ихэнх хүртэлх Монголын төр тулсуудын хаад язгууртны үйл ажиллагааг эдэлж хэрэгжилж байсан эдүлгийн зүйлс томоохон бодит үйл явдлыг харуулах 10,000 гаруй их үзмрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримл, дархны урлал, оёдол хатгамал, макетаар дэглэн үзүүлж байна. Байнгын болон төр үзэсгэлэн үзүүлэлгийн 8 танхим, панорам дэлгэцтэй 3D анимашн бүхий виртуал өрөө, сан хөмөргийн 6 танхим, лабораторийн өрөө, сэргээн засварлалтын өрөөтэй. Мөн хурлын их бага танхим, номын сан, уншлагын танхим, музейн боловсрол олгох сургалтын өрөө, кофе шоп, музейн бэлэг дурсгалын дэлгүүртэй. Дэрэгдээ эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсгээс бүрдсэн хаан нарил чуулгатай. Орчин үеийн дэлхийн музейн стандарт шаардлага аюулгүй байдлыг бүрэн хангасан бөгөөд нэг удаа 450-аас 500 үзэгч хүлээн авах хүчин чадалтай. Чингис хаан үндэсний музей.